Сургалтанд хамрагдаагүй байсан бол чөлөө цагаараа хий дэмээ өнгөрүүлэх байсан. За тэгээд англи хэлтэй хамрагдаад би чөлөө цагаараа хэрэгтэй зүйлийг хийж тэгээд англи хэлээ сайн сурахыг бодож байна. Дорнот аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургууль дээр бол энэ хүн болох багаасаа төслийн англи хэлний сургалтыг бол хичээлүүлж байна. Өнгөрсөн жил бол миний хувьд Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн за нийтдээ нэг 52 хүүхдэд бол энэ хүү төслийг бас одоо орсон байгаа. За тэгээд яг одоо хүн болох багаасаа төслийн маань хувьд гэх юм бол за яг өнгөрсөн онд яг хичээлсэн одоо үр дүн гэх юм бол за яг одоо миний хичээлжсэн 3 дугаар ангийн маань 52 хүүхдээс за ойролцоогоор нэг 10 орчим хүүхэд бол яг одоо төслийн биш одоо тийм ээ төсөл одоо дууссан хугацаанд бол яг өөрөөсөө одоо бие даан одоо надаас өөрөөсөө сургалт авсан байгаа. Тэгэхээр бол миний хувьд бол за өнгөрсөн жилийн маань бол яг 12 дугаар сургуулийг хэрэгжүүлсэн одоо 52 хүүхдэд орсон сургалт маань бол бас маш их үр дүнтэй, үр өгөөчтэй байсан гэж бодож байна. За энэ жилийн хувьд бол Эрдэнэ сумын 2 дугаар сургуулийн нийтдээ 24 хүүхдэд бол яг англи хэлний сургалтыг бол хичээллүүлж байгаа. За тэгээд яг одоо энэхүү одоо төсөлд маань хамрагч байгаа хүүхдүүдийн маань хувьд бол зөвхөн бол 3 дугаар ангийн хүүхдүүд байгаа. Яг одоо цаанаасаа бол яг манай энэ 2 дугаар сургууль дээр бол нийтдээ ойролцоогоор нэг 47 хүүхдийн одоо ирсэн байгаа. Тоо ирсэн байгаа. Үүнээс бол 24 хүүхэд бол англи хэлний сургалтанд үлдсэн 23 хүүхэд маань бол орслын сургалтанд бол тус хамрагдж байгаа. Хүн болох багаасаа төслийн англи хэлний сургалтанд явдаг. Би өнөөдөр англиар өөрийгөө танилцуулах болно. My name is Жаргалан. I am a girl. I am 9 years old. I live in Dорнот. Англи хэлэнд явсандаа маш их баяртай байна. Яагаад вэ гэхээр ангиараа гоё англи хэлэнд яваад гоё дуу суурч өсөө сурсандаа баяртай. За өнөөдөр та бүхэндээ өөрийгөө англиар танилцуулах болно. My name is Imogen. I am a girl. I am 8 years old. I live in Dорнот. I study in class 3rd grade. My mother name is Дуламсүрэн. My father's name is Алтан Шагаа. Англи хэлний багшаасаа дуу шүлэг, бүсэг, англи хэлийг сурдаг. Би огт өмнө нь англи хэлний дугууланд хамрагдж байгаагүй. Одоо анх удаа англи хэлний дугууланд хамрагдж байна. Англи хэлээ хамгийн гой санагдсан зүйл гэх юм бол ангийнхнаараа англи хэл сураад англи хэл дуу муу сурах нь гой хөгжилтэй байдаг. Би англиар өөрийгөө танилцуулж үзүүлье. My name is Батшиг. I am boy. I am 9 years old. I live in Dорнот. I study in class 3rd grade. My grandma name is Цэгмэжо. My grandpa name is Чулуунбаатар. My school name is Second School. I love to eat banana. My best friend is Ус Төгөлдөр. My favorite fruit is orange. My favorite vegetable is carrot. 2 дугаар сургуулийн хувьд гэх юм бол одоо цаанаасаа ирсэн одоо хүүхдийн одоо юунаас гадна тийм ээ одоо квотоос гадна болвол өөр одоо ангийн тийм ээ одоо 4 дугаар ангийн 5 дугаар ангийн гэх мэтлэн одоо маш олон хүүхдүүд энэхүү одоо төсөлд хамрагдах юм хүсэлтэй байгаагаа бол илэрхийлсэн. Тэгээд яг хүүхдүүд өөрсдөө төдийгүй бас одоо тэдгэрийн эцэг асран хамгаалагчд нь бол надтай бол байнга ингэж холбогдож ингээд хүүхдээ одоо нэмэлтээр өгмөр яана гэсэн ингэж яг хүсэлтэй бол илэрхийлээд байгаа. Одоо яг үүнээс үзэхэд бол за энэхүү хүн болох багаасаа төсөл маань за яг хүүхдүүдийн хувьд бол маш их өөр өгөөчтэй юм сургалт одоо болж байна гэж одоо миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр за ерөнхийдөө бол тийм ээ одоо Монгол улсын ер нь хаач 1 сарын 20 мянган төгрөгийн одоо төлбөртэй ийм одоо сургалт бол байхгүй. Тэгээд одоо яг одоо миний мэддэг хүүхдүүд гэх юм бол за нэг 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүд гэх юм бол ерөнхийдөө бол нэг доотлол нь 1 сарын 150 мянгаас одоо дээш төгрөгийн ийм одоо үнэтэй сургалтанд бол хамрагддаг байгаа. A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N,
За тэгэхээр яг одоо миний хувьд гэх юм бол яг одоо энэ хүү юу хичээлийн жилийнхаа болвол одоо юу зорилгыг зорилго болон ураг гэх юм уу та англи хэлтэй зөв монгол хүүхэд гэж ингэж одоо төвшүүлэн ажиллаж байгаа. Хэрлэн сумын 2 дугаар сургууль дээр бол хичээлж байгаа. Тэгээд 7 хоногтаа бол 3 удаа бид нар юу хичээлдэг. Тэгээ хүүхдүүд маань бол маш итгэв сонирхолтойгоор бол англиныхаа хичээлд оролцдог. Хүүхдүүд маань бол яг ингээд яг өөрсдийнхөө одоо сурж байгаа сургууль дээр бол сургалтанд яг хамрагдана гэдэг маань бол асар одоо том давуу талтай гэж би бодол харж байгаа. За яг энэ маань одоо юу вэ гэхээр за хүүхдүүд маань бол за яг ялангуяа одоо манай 2 дугаар сургуулийн хувьд бол тийм яг аймгийн төвөөс алслагдсан юм сургууль байгаа. Тэгэхэд за яг одоо тухайн сургууль дээрээ одоо миний би те яг өөрөө ингэж хүрэлцэн ирээд ингээд одоо хүүхдүүдтэй сургуульд орж байгаа. За ингэснээр хүүхдүүд маань бол аймгийн төв рүү ингээд явах тийм ээ. За унаа машин одоо юу гэдгийг те цаг заав одоо зардал мөнгө одоо гэх мэтлэн асар олон зүйлийг бол хэмнэж байгаа. Good afternoon students. How are you today? I'm fine. Okay, very good. Okay, sit down please. Okay, today we will learn how to introduce yourself. How to introduce yourself. Okay, let's write about myself. Okay, now repeat after me. Repeat after me. Okay. My name is. My name is Fartushika. Okay, good. I'm a boy. I'm 10 years old. I live in Dhaka. I study in 10th grade. Okay, good. My sister's name is Faisal. Энэ хөдөлгөөнийг санаачилсан одоо дорн таймны хэсэг дараа одоо бадам сүрэн дарахтаа бас одоо хүүхдүүдийнхаа өмнөөс мөн эцэг их асран хамгаалагчдынхаа өмнөөс бас одоо баярсан талархснаа одоо илэрхийлмээр байна.